За сайн бацхан уу та бүхэндээ нармайн иргэшээж буй 8 гарагийн гэгээ өдрийн мэндийг хүргэе. Астро Золан байна. За нармайн иргэшээж байгаа энэ өдрийн ээлтэй өнгө алтан шаран байгаа. Өнөөдөр нохой жилтэнгүүд маань илүү их анхааралтай байвал зүгээр байна. Цөмөрөө тойгныхаа ясыг муу анхаарах хэрэгтэй. Битгий гэмтгээрэй гэсэн үг энергийн сул байгаа. Тэгээ та бүхний маань харж байгаачлан одоо тэнгэр дээр одоо дараах хоёр энерги холбоосууд өнөөдөр нэлээх нөлөөтэй байхаар байна. Энэ юу вэ гэхээр өнөөдөр бидний дотоод тайван байдал хамгийн үнэтэй хүч нь болох гэж байгаа юм аа. Яагаад гэвэл одоо энэ нар сар хоёрын хооронд үүсэж байгаа одоо энэ тригоногац энэ юу гэсэн үг гэхээр бидний зүрх бидний ухаан хоёр нэг зөв рүү харж эхэлж байгааг илэрхийлж байгаа юм. Одоо бидний дотор аль хэдийн мэддэг байсан үнэн зүйл өнөөдөр илүү их тод мэдрэгдэж магадгүй. Гэхдээ цөмөрөө тэр үннийг амьдрал болгоход зөвхөн бидний хүсэл хангалтгүй. Яагаад гэхээр одоо энд харж байгаа бол тийм ээ нар маань санчир гаригтайгаа одоо сквер үсгсэн байгаад байгаа. Энэ нь болохоор ихтгэл үнэмшлийг биш тууштай байдлыг шалгадаг одоо ийм энерги холбоос юм байнамаа. Бид нэр одоо хүсэж байгаа зүйлээ бүтээхэд авьяас хэрэгтэй тийм үү? Харин одоо тэр хадгалж үлдэхэд бидний зан чанар маш их хэрэгтэй байдаг. Тэгэхээр өнөөдрийн сорил бол ингээд замаа олох сорил ерөөсөө биш, харин олсон замаасаа эргэхгүй байх, эргэж буцахгүй байх хэрэгтэй. Заримдаа амьдралд ингээд бидэнд тийм үү шинэ хаалга ингээд нээдэггүй штэ. Зүгээр л бидний өмнө ингээд сонгосон хаалгаар дахин алхах бидрээс зориг шаардаж байдаг. Тэгэд ийм энерги байгаа шүү манайхаа. За энэ энергийн бас нэг сүүдэр тал буюу анхаарах ёстой тал нь юу байна вэ гэхээр одоо төрс зүрийн ингээ бидний ядарч байгаа ядаргааг өвчин зовлон тийм үү бууж өгөх шалтгаан битгий болохоорой. Өөртөө бас хит өндөр шаардлага тавьж өөртөө хатуу битгий хандаарай. Өөрийн агцыг одоо бусдын амьдралттайгаас битгий харьцуулж өөрийгөө ядрааж зовоогоорой. Би хангалттай биш гэсэн одоо хуучин итгэл үнэмшлээ дахин одоо сэргээхгүй байхыг хичээлтэй. За тэгээд мэдээч хэрэг одоо тэ нармай сартаа ийм гоё энерги холбоос үүсгэсэн байхад бас цөмөрөө гоё тал нь юу байх вэ гэхээр дотоод төв алдахгүй байх юм бол бид нар амжилтанд хүрэх чадна. Бид нар одоо амлсан амлалтуудаа биелүүлж чадна тийм үү? Сэтгэл хөдлөл болон одоо бодит байдлыг эерэг болгон өнөөдрийгөө сайхан авч явж чадах. Жижиг ч гэсэн ингээд тогтмортой алхмуудаа хийгээд урагшилж чадах ийм сайхан бас энерги холбоос нь бас давхар байгаа гэдгийг цөмөрөө мартаж болохгүй. За тэгээд цөмөр одоо нөгөө нэг миний Instagram болон Facebook дээр цөмөр манифест талархлуудаа хилдэг штэ тийм ээ. Тэгээ одоо цөмөрөөс одоо шууд YouTube дээр бас хилээд үзье. За талархлыг цөмөрөө хамтдаа хэлцгээе. Талархлаа хэлж байхдаа цөмөрөө чин сэтгэлээсээ дагаад чин зүрхнээсээ хэлхийг хичээгээрэй манайхаа. За цөмөрөө хэлцгээе. Намайг тууштай байж сурахад хүргэсэн бүх сорилт би талархаж байна. Дахиад автъя. Намайг тууштай байж сурахад хүргэсэн бүх сорилт би талархаж байна. За Астро Золан байлаа манайхаа. Бүгдээрэнд нь энэ өдөртөө амжилттай амьдрахыг хүсье. Маргаашийн бичлэгээр цөмрөө дахин уулзалтаа түр баяртай. Астро Золан байлаа.